Монгол улс анх удаа Олимпиас медаль авсан үеийг эргэн дуурсвал 1968 оны Мексикийн Мехико хотод болсон зуны Олимп байв. Нэг мөнгө 3 хүрэл медалийг чөлөөт бүхийн төрлөөр эх орондоо авчирсан нь өнөөдрийг хүртэлх олон тамирчдын хувьд эх орныхоо төрийн далбааг дэлхийд мандуулах урам зориг нь болон үлджээ. За би чөлөөтгөө спортод орж ирээд 15 жил болж байна. Тэгээд анх 11 настайгаас чөлөөтгөө спортод сургуулиасаа дүүргээ авах шалралт тэмцээнд оролцоод хүрэл медаль авч ирсэн. Тэгээд бас тэрийг манай бас нэлээд сайхан урамшаад 2009 онд анх Төмөж спорт сургалтын төвд чөлөөтгөөний дугууланд оруулж ирсэн. Анх ер нь спортоор хичээллэхдээ би ерөнхийдөө бол үндэснийхөр барилдана гэж бодож ирсэн. Тэгээ 2008 онд анхны Олимпийн аврагт өрөөд жудохоор ерөнхийдөө бол хичээлнэ гэсэн бодолтой байсан. Тэгээд тэндээсээ анх багштай танилцаад ямар спортоор хичээлхийг мэдэхгүй байж байгаа. Тэгээд тэнд очисон чинь чөлөөтгөхийн багш байсан. Тэгээ багштай хоёлоо бэлтгэл сургалт хийгээд чөлөөтгөхт анх ах нараа болон найзуудаа хараад тэгээд чөлөөтгөх дуртай болоод салшгүй одоо хүртэл ингэ явж байна. За миний хувьд 2007 онд анх чөлөөт бүхий спортод яг хөл тавьж хос 2 цогт 2 өгшийн удирдлаганд ор хичээлж эхэлсэн. Тэгээ одоо яг 14 жил болж байна. Би анх чөлөөтгөхөөр 2012 оноос анх хичээлж эхэлсэн. Хөдөө Говьалт аймгийн цогт суманд амьдарч сууршаа суралцдаг байжгаад тэгээд гэр бүлээрээ Улаанбаатар хотод нүүж орж ирээд анхын чөлөөтгөхий спортоор спортын төв сургууль гэдэг сургуульд анх очиж суралцаж хичээлж эхэлсэн. Манай чөлөөтгөх бол ер нь хүн төрөлхтний Олимпийн наадмын хамгийн анхны одоо төрлүүдийн нэг байгаа. Ялангуяа Монгол орнд бол манай үндэсний спорт шиг болтлоо хөгжсөн ийм одоо агуу спорт чөлөөтгөх. Ямар ч барьцны барилдаан байхгүй, барьц байхгүй. Тэгээ зөвхөн хүний биеийн дээр мэдрэмж авч барилдаг. Ерөөсөө мэдрэмжийн тулаан. Тамирчдаас ерөнхийдөө төвчээр тэгээд бас хурд хүч гэл бүх төрлийн ерөнхийдөө үг шалгадаг. Энэ бүх чанарыг хамгийн дээд түвшин шаарддаг. Богино хугацаанд маш зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрвээ нэг ганцхан секунд хүрэхгүй хугацаанд бид нэр хөлөө нэг л буруу газар байрлуулсан байхад л ер нь байралдаа нэг тэр чигээр нь өөрчлөх боломжтой байдаг. Тэгээд тийм болохоор яг тийм нарийн тийм хурдан шийдвэр гаргах тэр зүйл их манай онцлог гэж боддог. Одоо багш нар маань Монгол хүн эмчин одоо үндэсний хөрөө хослуулад үндэсний хөрөө одоо гадаадын тамирчтай золгож барилдах ерөнхий тактик боловсруулад одоо тэндээс оноо авах гэх мэтлэн мэх техникүүдийг хийж төлхөө хийж байна. Ер нь эмэгтэйчүүд нь ч гэсэн үндэсний бүхэн мехүүд айгуух хийдэг. Тэгээд одоо өргөн бац техник гэх юм уу? Яг одоо чөлөөтийн үндсэн хөл авалт энэ төр бол классик чөлөөт бүхтэй орчин яг дэлхийн нийтээрээ хийгддэг тийм хөл авалтууд, тиймэрхүү мехнүүд байдаг. Яг Монголын бүхчүүд гэх юм бол харьцангуй үндэсний бүхийн тийм мехнүүд бас давмгаалж ордог. Тийм сонин байрлалаас төсөөлсгүй мехнүүд хийдэг тийм. Тэр нь их гадныхан сонирхолтой байдаг байна. Олон жил дасгалжуулагч хийгээд ирэхлээр зэрэг хүн бол одоо шилбэл лав гэрэл гарахад би лав гэрэл болж, Батэрдэн гарахад Батэрдэн болж, Тулга тамирчин гарахад Тулга болж, одоо Гаан уяг тамирчин маань гарахад Гаан уяг болж, ингэж одоо тэр хүнтэйгээ ижилсэж, дотоод сэтгэл рүү нь уусч, дээрэс нь өөрийнхөө мэдлэг чадвар тэр маш их арга туршлага ингэж хослуулад, ийм цогцоор ингэж тэр хүнд зөвлөж, тусалж, тэр хүнийгээ барилдахыг одоо тодорхой хэмжээгээр идэвхжүүлж, ингэж л барилдах ийм цогц ажиллагаа, хамтын ажиллагаа байдаг. Одоо манай хүч олон шавьтай шүү дээ. Тэгээд тэр болгондоо ингээд өөртөө тохирсон арга барилтай. Одоо аль хүүхдүүдээ ингээд тайвшруулад гаргуул сайн барилдгаа, алийг ингээд огшоогоод гаргуул сайн барилдгаа тэрийг мэддэг. Сэтгэл зүйн байдал бол ерөөхдөө олон жилийн туршлагаас бий болдог зүйл. Тэгээд олон жилийн туршлага бас
яг төлөвлөгдсөн бэлтгэлээ хангасан нөхцөл сэтгэл зүй дагаж өсдөг. Ерөөдөө сэтгэл зүй бол спортод бол хамгийн чухал зүйл. Яг нэг төвчний тамирчид бол хоорондоо ерөөсөө сэтгэл зүйн тулаан л явдаг. Яг дивжин дээр гараад ганц тамирчин барилдаж байгаа. Тэр тамирчныг бэлдэж байгаа ард талын баг гэдэг зүйлийг ерөөдөө үзэгчд бол сайн мэддэг баг. Ард талын багт бол одоо хамгийн наазах нь мэдээж багш нар байна. Багш нарыг угаасаа тамирчин байхгүй. Одоо тамирчид бэлтгэл хангагч нар, багш нар тэгээд манай Олимпик дэмжих багийн хоол зүйч, сэтгэл зүйч, эмчнэр байна. Тэгээд нийтдээ 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо Олимпик бэлтгэл хангагдаж байна. За би ингээл одоо жишээлбэл нэг мэхэн дээр ингээл 14 жил одоо би нэг мэхээ тавтлаа шүү дээ. Тэгэл яг үнэхээр зэн тавтлаа гэхэд өнөөдөр би маргааш тэмцээнд ороход тэр өглөө шөнийн нойр ч юм уу тэр өглөөний ямар нэгэн тийм сөрөг мэдрэмж авцсан ч юм уу. Тэгтэл миний 14 жил авцсан бих маргааш өчтөр болж исэн бол маргааш тэгэл болохгүй байх жишээ нэ. Тэгээ амар нөгөө нэг тамирчин хүмүүс чинь эмзэг байдаг болохоор жижиг юмд маш хурдан хувирдаг. Эсвэл эсрэгээрээ бид нар бүр амар том цохилтууд тэгээ маш хүнд цохилтууд ирэхэд ч гэсэн тэр болгонд бэлтгэлтэй байгаа даваад гарчдаг. Тэгээ яг ингээд зоогоод хэлчих юм байхгүй. Ер нь л хэцүү шүү дээ, барьцгүй шүү дээ гэхгүй. Манай Монгол тамирчид ерөнхийдөө нийтлэг онцлог ер нь бол бие физиологийн хувьд бол дэлхийн ерөнхийдөө хаанаас ч гарамгүй бие физиологт бол манай Монгол тамирчид байдаг. Тэгээд ганц жоохон дутагдлаа тал гэвэл өөртөө итгэл тэгээ яг сэтгэл зүйн байдал жоохон дотмог байдаг. Тэр яг зүйлээ олсон Монгол тамирчин бол дэлхийд бол ноёлно гэж би бол одоохондоо яг хардаг. Дивжин дээр гарахаар ер нь одоо миний эргэн тойронд байгаад надад нөлөөлж байгаа стресс ч юм уу те асуудал янз бүрийн тим нас бүгднгөөс нь салдаг. Дивжин дээр зөвхөн одоо энэ өөрийнхөө дуртай хоббигоороо ингээд бүхөөл бодож яадаг. Өөр ямар ч элдв бүсийн асуудал ерөөсөө боддгоо. Тэгээд нэгэн тал дуртай юм болохоор нэг хийгээл эхэлсэн байхаар их аз жаргалтайгаар цаг маань ингээд аяга хурдан өнгөрцөн байдаг. Ерөөсөө бид бүхний хамгийн гол зорилго ураа болвол нэг нийтийнхээ төлөө, нийт нэгийнхээ төлөө бид багаар ажиллах ёстой. Дээрэс нь бие бинийгээ маш их хайрлах ёстой. Бие биенийхээ үүрэг оройлыг дээрэс нь гүйцэтгэж байгаа бүхий л үйл хөдлөл үүргийг бид нар маш их хүндэтгэх ёстой. Энэ итгэл хүндэтгэл дээр бидний одоо энэ ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр одоо бид нэр энэ Олимпиад бэлдэж байгаа хоол зүйчин баг ажиллаж байна, сэтгэл зүйчин баг ажиллаж байна, эмнэлэг ангаах ухааны баг ажиллаж байна. Энэ болгон бол ерөөсөө энэ алдагдсан энергийг хамгийн хурдан, хамгийн богино хугацаанд яаж нөхөө гэдэг тал дээр ажиллаж байгаа тийм. Энэ дээр бол хоолж орно, нойрч орно, сэтгэл зүйн байдалч орно. Энэ болгон дээр нь мэргэжлийн баг ажиллаж явж байгаа. Ерөнхийдөө бол спортын амьдралд уналт басалт бол маш их байгаа. Тэгээд энэ уналт басалт ерөнхийдөө энэ спортын хамгийн амттай зүйл гэж дараа нь харж байхад бол тэгж мэдрэгддэг. Тэгээд тэр дэлхийн орохдоо би дэлхийгээс медальч авч чадаагүй, олимпик хэрэгж авч чадаагүй. Тэгээд нэг сард нь Монгол Улсын аврах шалгуулт тэмцээнд хожигдоод ерөөдөө нэ дэлхийн аврах болно гэж зарж байсан залуу хинч болсон. Тэгээд олимпик эрхийн эхний тэмцээндээ явж чадахгүй. Тэгээд өөрт олдсон хамгийн сүүлийн боломж болох дэлхийн эрхийн тэмцээнд очиж маш хүнд барилдаанууд хийж дээжингийнхаа дэлхийн аврах Америк тэгээ мөн Оросын 2 легионоор тамирчин мөн энэтхийн шин залууд хүчтэй тамирчдаг ялж олимпик ирэх авсан. Тэгэд энэ олон хугацаанд дундаас ингээд одоо энэ сайхан 2 дахь олимпийнхаа боломжийг хатгацсан. Олимпиад бэлдээд явж байгаа нь бол миний хамгийн хамттай цаг үе юм гэж даарж байгаа. Яалтч өөрөөсөө болоод ингээ хожигдоол ирчин. Тэг яг хөө тэрэн дотор гутраад байлтана шүү дээ. Дараагийн жилийн олимпиад болохоор гэж бодоол шууд нөгөө дараагийн зорилготой маш хурдан ордог болохоор тийм асуудлуудыг ер нь даваад тулчдаг. Парисын олимпик эрхийг авах гэж ер нь бол маш хүнд тий саад бэрхшээлүүдийг давсан. Би өөрөө олимпийн босчинд 72 кг-д олимпийн босчинд барилдаг байсан. Тэгээд олимпийн босчингээс дэлхийн аваргаас мөнгөн медаль аваад би ер нь олимпиад орно гэж ер нь зорилгоо болгоод заавал би 24 оны олимпиад оролцсон гэгээд жин өгсөд дээдлийнхаа жин рүү орж барилдаад төрүүлээд усын аврагтаа төрүүлээд олимпийнхаа эрхийн тэмцээнд эхний Азийн эрхийн тэмцээнд явж хожигдоод дэлхийн хамгийн сүүлийн олимпийн эрхийн тэмцээнд
барилдаж бүр дэлхийн хамгийн сүүлийн барилдааны хийж олимпиад явсан баг. Маш амттай олдож байгаа. Ягаад гэвэл олон хүчин зүйлийг даван туулж энэ эрхийг авсан болохоор. Ерөнхийдөө амар дуртай хайртай тэгээ зорилго тавиад ингээ өдрөөр хичээсэн болохоор одоо хүртэл ингээ тууштай явсаар агаад тэгээ ямхны олимпиад орох эрх авцсан гэдэг байж байна. Ер нь бол олимп гэдэг бол хүн төрөлхтний хамгийн их том наадам спорт. Энэ өөрөө их том эв нэгдэл. Дэлхийн ертөнцийн дайн хүртэл одоо зогсдог. Ийм эв нэгдлийн одоо бэлэг тэмдэг болдог. Манай багийн хувьд бол энэ жил маш сайн баг бүрдсэн байгаа гэж бодож байгаа. Бараг ихэнх шахуу дэлхийн аваргын медальтай ер нь дэлхийн дэвжээнд томчуудтайгаа барилдаад үзсэн, ялаад үзсэн. Одоо ч өөртөндөө жоохон итгэвчүүл ер нь манайхаас бүгдээрээ медаль авцсан гэхэд ер нь хинч үгүй гэх хэрэггүй тийм л хүүхдүүд явж байгаа. Одоо Монголын чөлөө төхий холбоо маань эмэгтэй баг маань бүтэн багаараа оролцох маш сайхан мэдээг бид нар хэдхэн хоногийн өмнө дуулаад маш баяр жаргалтай байгаа. Тийм болохоор бүх багш нар маань бүх тамирчид маань өөрсдөө одоо хийж чадах бүхнийг дор дорноо хичээгээд Монголын чөлөө төхий холбоо маань хүртэл биднийг маань маш сайхан дэмжиж ажиллаж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгд зорьсон зорилготой хүрээд сайхан олимпийн дэмжээнд өөрсдөө сайхан харуулах байхаа гэж найдаж. Ямар ч тамирчин дэвжэн дээр хожих гэж л гарч ирдэг тийм ээ. Шүүмж бол байж болно. Хитрхи юу шүүмжлээд хатуу гэх юм одоо тийм ээ. Ялсан ч ялагдсан бүх цаг үед нь хамт байгаарай гэж хэлмээр энэ зөвхөн ялттай зүг биш, ялагдaltaй ч гэсэн тамирчдынхаа хамт байвал бидний сэтгэл зүй төртөл сайхан байдаг шүү гэж хэлмээр. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье яа л гэж хэлмээр байна. Та бүхнийхээ тэлэг алдахгүй Парисын тэнгэрт одоо амжилттай орж төрийн талбайгаа олон тамирчид мандуулах байхаа гэж хүсье. Тэгээд Монгол улсаа дэлхийд цаан тамгалаа гэж тамирчдаас хэлье. Go team Mongolia. Go team Mongolia. Go team Mongolia. Go team Mongolia. Go team Mongolia.